улс төрөөс ангид байх хэрэгтэй гэдэг. За миний гарт болохоор Globe International-ийн Монголын үндэсний радио телевизийн үйл ажиллагаанд хийсэн мониторинг байж байгаа юм. За эндээс эхлээд 3 асуулт асууя гэж бодож байна. Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 8-5 дээр зөвлөг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг үндэсний зөвлөлд иргэдээ байгуулна гэсэн. Тэр нь бол одоогоор байгуулагдаагүй байгаа юм байна. Гадны жишээг дурдхад BBC NHK2 бол одоо 110 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй ийм зөвлөх үйлчлэгээ бүхий зөвлөл байд юм байна. Энэ байна уу? Ийм зөвлөх үйлчлэгээ бүхий зөвлөл байна уу гэж нэгдэн. За хоёрт нь удирч зөвлөлөөс нөгөө хяналтын зөвлөлтөө удирч зөвлөлөөсөө гишүүдэд томилдсон байна гэдэг юм л та. Энэ үний юм уу? Удирч зөвлөлөөсөө хяналтын зөвлөлөд томилохоор нөгөө манай чихэн манах өгчээр өөрийгөө хянах үйл ажиллагаа хянах ийм бүц бүрэлдэхүүн хийцэн үний юм уу гэж асууж байгаа. За манай шин журмаараа бол үндэсний зөвлөлийн дэрэгдэх хяналтын зөвлөл маань бол хяналтын зөвлөлийн ажиллах журам бол 2022 онд бол батлагдсан шин журам. За тэгээд хяналтын зөвлөл маань 3 хүний бүрэлдэхүүнтэй. За 3 хүний маань 2 гишүүн нь бол гаднаас байдаг. За 1 гишүүн маань бол манайх дотроос үндэсний зөвлөлийн 1 гишүүн бөгөөд тэр хяналтын зөвлөлийнхаа бол даргыг хийдгээ.